Нүүдэлчдийн зам. Баартай баарин. Барга аймгийн Алангаа хатнаас төрсөн Боржигн овгийн өвгдөөдөөс Бодончор богд Чингис хааны 9 дэх үеийн өвг юм аа. Бодончор Тунгалаг хорихонд байсан эзэнгүй иргэдийг эзлэн авч Монгол овг аймгийн анхны нэгдлийн суурийг тавьжээ. Мөн Бодончорын үеэс эхлэн Монголын Боржигн овг дахин сэргэн хэрэглэгдэж Чингис хааны Алтан ургийн өвг дэдэс болжээ. Баарин овг нь Боржигн овгоос салбарласан эрдэнэ овг. Тэр тухай Монголын нууц тавчаанд тэгэхээр бас Бодончороос нэгэн хөвөн төрүүлв. Түүнийг барьж авсан эмийн хөвөн хэмээн Баартай гэж нэрийдэв. Баарны овг тэр болов. Тус овг Бодончор богдоос салбарласан олон овгийн дотор хамгийн анхных нь байсан тул Баарин Ахмадын ураг гэж хүндлэгдэж Чингис хааны үед Баарны өсөн өвгнийг бэхэн ноён өргөмжилж байжээ. Бааритан хөвөн зөөдгөл бүх олон эм авсан тул хүүд нь манам мэт олон төрөв. Манам Баарин овгтон тэд болов гэжээ. Батмөнх Даян хааны үед Баарин хонграад жарууд үжээд аягууд нарыг өвөр таван халах хотог гэдэг байсан. 1648 онд Баарин аймаг Манжчин улсын иргэшээд орж Иер засагч хааны үед Баарин зүүн баруун хоёр хошуу болгон хувааж 100 удын чуулганд захируулжээ. Энэхүү Баарин овг нь аймгийн нэр байснаа хожим нь ясны нэр болж дараа нь бас засаг захиргааны нэр болж уламжлагдсан иржээ. Баарин аймагт ирсэн анхны ван бол Батмөнх Даян хааны удмын Баарин ван Сэвдэн. Өвөр Монголын Өөртөн засах орны Улаанхад аймгийн Баарин баруун хошуунд Манжин хааны хүргэн Баарин ван Сэвдэн хөшөө дурсгал байдаг. Баарин ван Бээжингээс хатны хамт ирэхэд нь дагалдан 300 өрх иржээ. Тиймээс энд өвөрмөц Баарин соёл буй болсон гэж үздэг. Баарин нутаг яруу найраг чулуугаар алдартай. Баарингийн 3 хүн явж байх юм бол 2 нь яруу найрагч, 1 нь дуучин гэдэг юм да. Энэ нутаг тэр чигээрэн Гэсэр мэргэн хааны домгоор баялаг юм аа. Гэсэр мэргэн хааны билгүн хээр мортогоон давтлагж байгаа дүр Гэсэр хааны сүмэн үүдэнд байхажээ. Гэрээ мартсан Гэсэр мэргэн хааны мангастай тулалдсан гих газрууд энд олон байх юм. Жишээ нь Баарин баруун хошууны төвийг их байшинт гэдэг. Түүнээс урагш 2 өртөө газар тулгад уул гэж бий. Галын тулганы 3 хөл шиг байрлалтай хадтай 3 уулыг тийхүү нэрлэжээ. Гэсэр мэргэн хаан тэр тулгуулан дээрэн тогоогоон тавиуд эрийн гал дээр цагаан чанаад амс хийжээ суудал мангас ард олныг айлган сүрдүүлж тонон дээрэмдэж байгаа харагдав гин. Гэсэр хаан тэр дөрөв босон ухсгийгтэн тогоотой цагаан татж орхижээ. Тэгээд хошууны баруунтай байх яшилтын хөндийгөөс нум сумаан эгшэн харваж орхитол сум нь асган нуулын оройг шүргэн гарахад өртсөн хад чулуу сэт татагдан шавардан голын хөвөн тунсан нь эдүгээгийн жаргалын хад юм гинэ. Зүүн Баарны хошууны нутагт Гэсэр мэргэн хааны ууланд хувирсан дүр ганцгалж яваад унгасан чулуу гэх мэт үлгэр домогтой холбоотой 56 газар байдаг юм байна. Энэ нутагт Гэсэр туйлыг үе дамжин хайсаар иржээ. Баарин баруун хошуунд Гэсэр туйл хайлагч Эрдэнэ тогтохын Жамбаа жамц.
Монгол түмэн гэсэр жангар гээд алдартай туйлуудыг хонон өнжин хайсаар ирсэн. Манай нутагт надаас өмнө пажэ гэж гэсэрч байсан. Гэсрийн туйл гэхэд баарин уйгуур гэсэн хоёр янзын хувилбартай байдаг. Баарин гэсрийг хэвлэлд бэлтгэхэд 43,000 шат шүлэгтэй 4 дэвтэр ном болжээ. Гэсэр мэргэн хааны туйлд гардаг уул ус одоо ч гэсэн манай нутагт нэрээр байж байгаа. Баатарлаг туйлс юм да. Энэ нь уг чанартай төрийн жолоо гартаан хатгсан бол төр түмнийхэн төлөө цуцалдгүй нятаршгүй зүтгэх ёстойг үлгэрлэн хэлсэн туйл юм да. Гэсэр бол Монгол түмний бий болгосон соёлын өв юм. Гэсэр туйлыг одоогоос 300 жилийн өмнөөс цоороор хайсаар ирсэн гэж ярьсан юм. Манжин хаан хүргэнэн Баарин аймгийн үйд залгамжлан захирах вангаар өргөмжилсөн 1648 онд мөнжийг 300 өрх айл 72 төрлийн гар уржууд дагалдан Дайду хотоос нүүж Бааринд суурьжээ. Хошуунаас зүүн хойно Гэсрийн сум, түүний зүүн хойх нь Баарин гүнжийн сум байдаг. Зан Баарин гүнжийн сум дээр ирсэн байна. Энэ гүнжийг одоо хад хамгаалж байгаа нь Алтан гардгаа юм байна тийм ээ. Тийм. Алтан гардгаанд олон жил болж байна. Би энэ учир явдалд 30-аад жил болж. Энэ ер нь таны нөгөө ер нь та Баарин хүн байх юм тийм. Тийм. Баарин хүн дээр нь жолчин. Жолчин бүр энэ жолчин. Энэ хүн бол чин тайсан хон тайж болоо шоожон хугас мэндэлсэн хүүг. 17 настай одоо хааны жирэлгаар манай Баарин жатаг төрийн ван сөвтөнд мордож ирсэн. Энэ хүний эрэхтэн одоо хааны хүүх юм чинь 300 өрхийн тийм одоо 60-аас боол шивгч нь дагуулж ирсэн байна. Манай дөөдөс бол одоо бүр энэ хүний дагаж ирсэн тийм олцоод. Энэ хүн бол манай Бээрэнд 92 жил амьдраад жир өстэй таал тогсоод таал тогсноос нь сүүлээр нь өргөөд өдгөөр дагуулж ирсэн улсаас нь 40 өрх сунгаж үлдээгөөд яахандаа гэлээ хүүр могнын сахуулж бүд жол шатаалган өснөөр манай жолчин бол тэр үеэс ихэж одоо бой болж гисэн. Манай мөнөө жолчин 3 гачаа 7 дугийлан 1000 илүү хүн 2000 шахам хүний жууны таваас дөөшгөн бүр энэ хүний дагаж ирсэн тэр 300 өрхөө хээчс мөн өдөө тэр үлдөөс нь хүүр могнын сахаж бүд жол шатаалган гэж үлдөөс нь тэр 40 өрхөөх нь хээчс. Өнгөختөө нь өмнө дөм бол хөллгөнгөө энэ хүн бол хааны хүүхэн дагуулж ирсэн 300 өрхөн 60-аас боол шивгч нь энэ бол эзэн боолын хэрчаатай гэсэн үг. Гэвч 300 жилийн цад мөчийн өнгөрөөгөөд мөнөө нийгмийн хөгжилтийн дагаад манай жолчинчууд бол энийг дөөссөн болгоо шүтсэн. Дөөдөс ярьж байгаа. Цочин дөгөөд гүрэн үнжийн онгны анд яхалгийн тэмхэн болоод энэ онгных нь бэга свэри хэмжөө. Тэгвэл энэ манай ар орооны энэ навсан модны тоо моол одоо бүгдөө манай энэ цочин дөгөөд гүрэн үнжийн төрсөн ан сар өдөр амьдэрсэн он жил таал тогсон энэ он жилтэй шууд хямаат. Манай энэ нарсан мод бол манай энэ сэчин дөгөөд гүрэн гүнж маамын насан тоогоор 99 комод жийлс нарсан мод. Манай энэ дэхлгийн тамхимын энэ ажилгүйний хэмжээл свэрний хэмжээл яхандаа гэл энэ хүмбэл 1632 онд төрснөөр манай энэ бол 163 чиг 2 төгс 400 м ажилгүйнтэй. Энэ онгных нь ажилгүйний хэмжээ бол энэ хүмбэл 1700 он алд гэсэж. Өнгөөр нь яхандаа гэлээ 17 төгс 400 м тийм ажилгүйнтэй одоо тийм бүгдөө нь энэ хүнээ энэ нас жил төрсөн он сар өдөр тал тогсон энэ бүгдөө нь одоо шууд холбоотой гэсэн үг. Гүнжийн сүмээс зүүн тийш хайлаасан төгөл байх ба төглийн зүүн захад суулчны суурин байна. 1703 онд Сэцэн дээд гүрэн гүнжийн онгоныг баян хошуунд шилжүүлэн онгоныг сахиж харж хамгаалж зул хүж асааж байх 7 овгийн 40 өрхийг сонгон авч зулчингаар суулгасан нь өнөөгийн зулчны тосгоны эхлэл байжээ. Өндөөс 15 ажил дөөш явал цагаан мөр байж.
Өнөөс нь доош 15 ажир дэшээр манай саягийн гарч ирсэн модон донд гэж. Манайч болчихны одоо 3 гацаа томбон дугийн бэрс мөнч ажир. Баарын танигэр чулуугч ховор зөөлөн өнгөлөг чулууны уурхай байдаг. Өнгөнгөөр алгалан солонгорхоо энэ чулуугаар гоёл чимэглэл тамга тамдаг хуралдаг байна. Чулуу өнгө хорших судлаасан харилцсан адилгүй үн өртөгтэй байна. Дундад улсын 10 эрдэнийн чулууны нэгэнд ордог юм байна. Барилгалта баарын чулууны адилхан нэг онцлог нь хорс ир ирмэгтэй зүйлээс үүссэн шархад зэрэгтэй хутгаар зороод наахад шархыг хурдан эдгээхэд мэдэгдэхүйс нөлөө үзүүлдэг. Хошууны төвд үндэсний хувцсан уралдаг ойдлын газар элбэг байна. Барангийнхны үндэсний хувцас хар өнгө голсон, цэцэг хээ угуулз өнгө галгалуулан орлсон дэгжин хийс данжтай юм. Мотвол манчин ордны хэв янзан хадгалсаар байдаг бололтой. Харин сүүлийн үед Монгол дээл хувцсны хэв загвар түрэн орж ирж байгаа нь илхэн харагдана. Энэ ингээд энэ ингээд ямар шигтэй ууж гэлээ. Бэр ууж. Аа. Бүхэн мордуул хястангад өмсдөг. Гой хатгамал. Мордуул хүйд одоо ингээд Энэ хар дээр ингээд сайхан хатгал бодосных нь өн бодох. Сайхан тагнуулаад их гой. Ил хат үжигдэн. Он талсан бэхнэн. Ёо ари үн Загас. Өнөөл одоо утга болгох юм нэ 5 багтаас үлдсэн. Он төмөр. Гал. энэ хиорыг бүгд ингээ гараарай. Энэ гараа идэх. Энэ үүл. Энэ бас мод 5 мах удаар үлдсэн. 5 мах үтиг гэдэг шүү. Бүгдчээстэй. Өнөөл боксоогоор уран одоо юу ч таваад өгжин. Одоо ингээд ардлан мөн адилхан. Урт настай шүү. Дандинхөө өнөөл лингж програмс. Монголын бичгийн их мэрэг дийнэг соён гэгэрүүлэгч Баарын аймгийн Хятадборжигэн Распанцаг 18 дугаар зууны үед болор эрх буюу их Юан улсын болор эрх хэмээх түүхэн бүтээл төрөвжээ. Тэрээр удаг зохиолд шүүмжлэлтэй ханддаг түүхийг өөрийн шүүлтүүрээр шүүн тунгааж бичсэн хүн юм. Баарингаас Дээжин хотод ардын их сургуулийн захирал Санж, төвд судлалын дээд сургуулийн захирал Боржигдоо оюун бүлэг нарын эрдэмтэн мэргэд ажиллаж амьдарч байдаг юм. Баарын зүүн хошууны нийт хүн ам нь 360 мянга. Түүнээс монгол хэл бичгээрэн ярьж хэлж байгаа 30 мянган монголчууд үндэстний цонх болдог. Тэд монгол соёлын өв уламжлан хадгаж үлдэхийн төлөө хичээнгүйлэн шаргуу ажилладаг юм. Монгол уртын дууг Баарын аялгаугаар дуулдаг тоотой хэдэн хүний нэг алтан гэрэл. Алтан гэрэл хундгат монгол уртын дууны наадмыг 2 жил тутамд зохион байгуулдаг юм. Зүүн Баарингийнхан үндэсний цонх учраас үндэсний урлаг соёлдон онцгой анхаарал тавьдаг. Энэ нутагт актын тал гэж тал газар бий. Тэр талд болсон нэг зуны наадамд оролцсон мордын сүлд 2 эцсэн морь ханиндан салдирхлан ирж яваа нь хөөрхөлөлтэй харагдавч эзэндээ гүнч Монгол морины шинж төрхийг илтгэж байлаа. Энийг харж зогссон ши булгийн сэтгэлд нэгэн хайц орж ирсэн нь Түмэн актын төвөргөн алдарт бүтээлийнх нь эхлэл байсан гэдэг. Ингэж бичигдсэн аялгау явсаар арга 20 жилийн дараа олон түмэнд хүрчээ. Алдарт морин хуурчин аялгау төрсөнд бэлгшээсэн нутгийн олон Түмэн актын төвөргөн хэмээх гайхамшигт аялгаунд зориулж актын талд хөшөө босгожээ. Зүүн Баарангийн бас нэгэн түүхт газар бол Гялбар зуугийн хийт гэж байдаг юм. Сүрлэг улсын дунд
уулын энгэрийн хатан агуйг ухаж засан барьсан энэ хийдийн газар зүүн байрлал үнэхээр сонион. Хийдийн өмнө талд аршаан ус газрын гүнээс оргилон урсан. Хийдийн арын эгс өндөр цохионы оройд хүн тавьсан юм шиг том чулуу дэндийн харагдана. Тэрөөд хүмүүс авиран гарч чулуунд хүслэн шивнэж нүгэл хилэнцэн нэмгэлэгтэй ихийн умайг их хавцлаар шурган гарна. Баарингийн алдарт яруу найрагч олонд солиот хэмээн алдарсан Шагдар 1869 онд төржээ. Тэр 7 настай дан Гялбар зуугийн хийдэд шавлан суужээ. Тэгээд 30 наснаасаа хийдэн орхин 2 мод тулан хорвоогоор хэсч явахтаа баяд ноёд газрын эзэд шунхай худалдаачид мөнгө хүлэгчид татвар цэргийн эрхтнүүдийн дарамтанд орж ядуурсан ард олнон өмгөөлөн цэцэн цэлмэг үгийн хурцаар тэмцэж явсан нь олонтаажээ. Шагдар залхай хуурамч бүхнийг үзэж туулсаар нэг л өдөр сүм дугнаасаа залхайгийн төрд жанжин суухаар самайг дагаж бутаа гууж идсэн мэн дээрээ. Жайгийн ёсыг чин дагахгүй. Замаан ирнэ би гэд 30 настай хийдээсэн гарч 60 хүртэлэн орон гүрэн хэсч бэлэн цэцэн үгээрэн тэмцэж явжээ. Шагдар шаазгаа шууд юу гэж авчирч байна? Жам байшин дээгүүр юу гэж хэлцэж байна? Гэсэнд Шагдар шуу шаазгаа өглөө болоолдож байна. Шунхай ноёд хахуул болоолдож байна. Бүгд долон хоньволж бүх захирагч чонволжээ гэж хэлцээд байна. Гэх мэтээр тэмцэж явсан Шагдрын нэрэмжтэй орон зохиолын наадмыг хошуунаас жийлбэр зохион явуулдаг юм байна. Зүүн барын хошууны дөнгөж өмнө талд Яа улсын дээд нийслэл Шандсын хотын туур байдаг. Туурыг Хятад улсын хамгаалалтанд авчээ. Хошууны нутаг руу оронгууд сахалтай ирсэн сүрлэг хөшөө баримл үргэлжилнэ. Эртний улсын түүхэд урсгалыг дэлгэн үзүүлсэн том сүрлэг үдсгэлэн цогцлон басгажээ. Тэр нэгэн цагт их гүрэн цогцлон хөгжүүлж байсан энэ улсын тухай түүх ном судрагт тэмдэглэн үлдээсэн баримтаас цухалс өгж их Монгол улсын төрд эрхэмлэн зүтгэж явсан хүшмэл урт сахалт буюу илүүч сайн тухай тодтогоё. Хятан буюу Кеданчууд 8 аймагаас бүрдэж байжээ. Хятан гүрний Яа улсыг үндэслэгч Дэнэг Амбугай хааны 9 дэх үеийн аж ахуй юм. 3 жил тутамд удирдагчаан аймагуудаас ээжлэн сонгодог байж 970 онд Илүү Амбаган энэ журмыг зөрчиж өөрийгөө Хятан улсын хаанаар өргөмжилжээ. Улмаар хүчирхэгжин тэлсээр Яа гүрэн болов. Энэ үеэс хааны илүү аваг үүсчээ. Яа гүрэн өнөөгийн зүүн өвөр байгаль Манжуурын хэсэг Солонгос Хятадын газар нутгийг амран оршиж байлаа. Яа гүрэнд хот ордон Бурхны шашны сүмхийд намын сан дунд сургууль ба их сургуулиуд байгуулж байжээ. Хятадчууд их баг 2 бичиг хэрэглэж байсан байна. Талын нүүдэлчдээс гаралтай хятадчууд бөө мөргөл шүтэх нь багасч буддийн шарын шашныг ихээр шүтэж байжээ. Нүүдэлчин аймагууд хөшөрхөгжин дэлгэдэн тэнгэр шүтлэг бөө мөргөлөөс сай барьж шарын шашныг шүтэх болсноор энэ мэт доройтон мөхөж байсан нь судлаачдын анхаарлыг эрхвш татаж байдаг биз. Хятадчуудаас монголчуудын сайн мэд хүн бол урт сахалт буюу илүүч сайн юм. Шингис хаан Алтан улсын эсрэг аян дайнан хийж байхад илүүч сайн Алтан улсаас олзлогдсон ба улмаар өөрийн зан төлөв эрдэм мэдлэг ухаанаараа их хааны таалалд нийцсэн үнэнчээр зүтгэсэн нэгэн билээ. Өгөөдөө хааны үед байлдан эзэлсэн Алтан улсын газар нутаг хүн ард эд баялаг алд татвар зэргийг захируулахаар хар хурам хотод
төв бичгийн газрыг байгуулж эрхэлсэн сайдаар нь Илүүч улсыг томилж Шингай Чинсэн Махмуд Ялаваш нарын эрдэмтдээ чадaltaй хүмүүсийг сардуул Уйгур нутгийг ерөнхийлөн захирах сайд болгох замаар засаг захиргааг байгуулахаар ажиллаулжээ. Ингэснээр алба татвар тогтвортой эдийн засаг ахицтай хааны сан хөмрөг аривжиж эзлэгдсэн газрыг төвштгэж чадсан юм а. Харин 1241 онд Өгөөдөө Далай хаан нас барсны дараа түүний их хатан Дөргөн Монгол уламжлалаар хаан сонгогдтол төрийн эрхийг адгаж байх жилүүдэд хуучин хааны гавьяат ноёд сайд нарыг ислам худалдаачин ноёдын дэмжлэгтэйгээр хавчин гадуурхаж хорлон алж байх үед Илүүч улсаа хар хором хотод өвчний улмаас 1244 оны 6 сард нас баржээ. Мөнх их хаан суурьнд суусны сүүлээр түүний шудраг ариун гавьяа зүтгэлийг үнэлж Илүүч улсаагийн гавьяаг нэхэн дурсаж гавьяат түшмэдийн намтарт дахин бичүүлж төв соёлтой хэмээх цол сойрхож Ваннин ван цол нэхэн өргөмжилсөн байна.